Сайн байцгаана уу JT Mongolian. За өнөөдрийнхөө бүгдээрээ солонгос хэлний хичээлийг эхлүүлцгээе. Өнөөдрийн үзэх хичээлийн маань сэдв нь болохоор суугээ буюу танилцуулга байгаа. За ингээд нэгдүгээр хичээлээ эхлүүлье. Энэ удаагийн хичээлийн маань зорилтууд гэх юм бол мэдчлэг талаар үзэх байгаа. Тэгээд улс мэргэжил мэдчилгээний шинэ үгсээр үзэх байгаа. Мөн дүрмийн хувьд болохоор эмнида, эмника, эн дүрмийг үзээд тэгээ хамгийн сүүлд нь солонгосчуудын мэдлэг ёсны талаар үзэх байна. За хамгийн их нь бүгдээрээ улс орны талаар шинэ өгнүүдэд үзцгээе. За хамгийн эхнийх нь болохоор энэ чинь Хангук гэж байна тий. Хангук гэдэг маань болохоор солонгос улсыг хэлж байгаа. За Монгол улсыг Монгол, Хятад улсыг Чүнгүг, Таиланд улсыг Тэгүг гэж хэлж байгаа. За тэгээд Малайз улсыг болохоор Малайшия, Япон улсыг Япон, Америкийг Мигук, Оросыг Россия гэж байгаа. За үргэлжлүүлээд Вьетнам улсыг Вьетнам гэж дууддаг байгаа. Австрали улсыг Хожу, Индонезийг Индонезия, Филиппинийг Филиппин, Энэтхэгийг Индо, Англиг Янгу, Германыг Тугил, тэгээд Францыг Франц гэж дууддаг байгаа. За үүний дараагаар бүгдээрээ ажил мэргэжилтэй холбоотой шинэ үгсээ үзцгээе. За хамгийн эхнийх нь энэ дээр хагсен гэдэг оюутан байна тийм үү? Оюутныг хагсен гэдэг байна. Мөн сурагчийг бас хагсен гэдэг байгаа. За компани ажилтныг Фэса Вон гэж дуудаж байгаа. Энэ урд байгаа Фэса гэдэг маань болохоор компани гэсэн утгатай байгаа. Тэгээд Вон гэдгийг нэмээд компани ажилтан болсон байгаа. За банкны ажилтныг бас мөн адилхан Энхэн Вон гэж байгаа. Энхэн гэдэг маань болохоор банк гэсэн үг байгаа. Тэгээд Вон гэдгийг нэмээд Энхэн Вон болохоор банкны ажилтан болсон байгаа. За багшийг Сонцэн Нэм гэдэг байгаа. Эмчийг Ыйса, төрийн албан агчийг Кунму Вон, аяллаа хүчийг болохоор Квангван Гайд гэж байгаа. Гайд гэдэг энэ болохоор англи үг байгаа. Англи гайд гэдэг үгийг солонгосоор шууд гайд гэж бичсэн байна. За гэрээ эзэгтэйг Чүбү, эмзүүчийг Ягса, тэгээ хамгийн сүүлд нь галсан нөгчийг Субангван гэж дууддаг байна. За одоо бүгдээрээ солонгос хэлээр хэрхэн мэдчилэх вэ буюу мэдчилгээнийхээ үгсийг үзцгээе. За энэ дээр болохоор ингээд хоёр янзын мэдчилгээг бичсэн байгаа. За эхнийх нь болохоор эхний энгийн хэрэглээнийх буюу тийм энгийн хэрэглээний мэдчилгээний үгс байгаа. За баруун талынхаа нь болохоор маш тийм хүндэтгсэн хэлбэрийн айгүй хүндэтгсэн хэлбэрийн мэдчилгээний үгс нь байгаамаа. За эхнийгс нь харцгаад сайн байна уу гэдгийг маань болохоор солонгосоор бид нар 안녕 하세요 гэж хэлж зарчсан байгаа шүү дээ тийм үү. За тэгвэл энэ сайн байна уу гэдгийг бүр хамгийн хүндэтгсэн хэлбэрээр ашиглах юм бол таны амар амгалан ирье гэж монголоор хэлдэг шүү дээ. Энийг болохоор солонгосоор 안녕하십니까 гэж хэлдэг байна. За мөн баяртай гэдгийг энэ бас хоёр янзаар бичсэн байгаа. Энэ болохоор ямар учиртай вэ гэхээр эхнийх нь 안녕히 가세요 гэдэг маань болохоор үлдэж байгаа хүн маань явж байгаа хүндээ зориулаад баяртай сайн яваарай гэсэн үгийг хэлдэг байгаа. За харин энэ баруун талд нь болохоор явж байгаа хүн маань үлдэж байгаа хүндээ хандаж сайн сууж байгаарай буюу баяртай гэдгийг 안녕히 가세요 гэж хэлдэг байна. За мөн дараагийнх нь танилцсандаа таатай байна гэдгийг бүгдээрээ 처음 뵙겠습니다 гэж хэлдэг байна. Одоо бүгдээрээ 안녕하세요 гэж мэдлээд нэрээ хэлээд өөрийгөө танилцуулаад тэгээд анх уулзж байгаа хүндээ 처음 뵙겠습니다 гэж хэлэх нь шүү дээ. За тэгвэл уулзсандаа баяртай байна гэдгийг 반갑습니다 гэж хэлж болох нь байна. Тэгэхээр өөрийгөө танилцуулаадаас уулзж байгаа бол уулзсандаа баяртай байна гэж хэлж болох нь байна. За өнөөдрийн үзэх дүрмээ эхлүүлцгээе. Эхний үзэх дүрм маань эмнида байгаа. Эмнида гэдэг маань болохоор нэр өгүүлэх хүний нөхцөл байгаа. За нэр үгийн ард ида нөхцөлийг заалгаж нэр өгүүлэх хүний утга илэрхийлдэг. Эмнида гэдэг маань идагийн одоо цагийн хүүрнэх хэлбэр бөгөөд илүү ийдэг утгатай буюу хүндэтгсэн утгатай гэсэн үг. За монгол хэлэнд болохоор нэр өгүүлэх нь байх, болох, юм зэрэг хэлбэрээр илрэх боловч заримдаа доорх туслах үг хураангуйлагддгийг солонгос хэлтэй хольж ида нөхцөлийг хэрэглэхгүй орхитгийг анхаарах
гарна уу гэсэн байна. Тэгэхээр заримдаа ида гэдгийг бол хэрэглэхгүй орхичиж болдог байх нь байна. За жишээгээ авч үзцгээе. Эхний жишээ. Баяр имнида гэж байна. Энэ болохоор баяр гэдгээ, намайг баяр гэдгээ гэд өөрийгөө танилцуулж байна. Хоёр дахь нь хагсэн имнида. Оюутан, би бол оюутан гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараагийнх нь Монгол сарам имнида. Энэ болохоор би бол Монгол хүн гэсэн утгатай өгүүлбэр байна. За дөрөв дахь нь песавон имнида гэж байна. Тэгэхээр өөрийгөө би бол компани ажилтан гэж танилцуулж байна гэсэн үг байна. За дараагийн дүрм имника гэдэг маань болохоор нэр өгүүлэхүйн нөхцөлийн асуух хэлбэр байгаа. Өөрөөр хэлбэл имнида гэдэг нэр өгүүлэхүйн нөхцөлийн асуух хэлбэр байгаа. За энэ нөхцөлийг болохоор нэр өгөөнд залгаж тухайн нэр үгийн талаар лавлан асуухад хэрэглэх нэ. За жишээгээ харцгаая. Эхний жишээ цэцэгси имника гэсэн байна тийм үү? Цэцэг гэдэг болохоор цэцэг гэдэг нэртэй хүний нэр байна. За хүний нэрний ард энэ бүгдээрээ си гэдэг энийг залгах юм бол тэр хүнийг одоо цэцэг гуй гэд ерөөхдөө бол хүндэлж гин гэсэн үг. За цэцэгси имника гэхээр цэцэг мөн үү? Та цэцэг гуй мөн үү гэсэн асуулт байна. За хоёр дахь нь хагцэн имника гэдэг маань оюутан уу? Чи оюутан уу? Тэр оюутан уу гэсэн утгатай өгүүлбэр. За гурав дахь нь Монгол сарам имника Монгол хүн үү гэсэн асуух өгүүлбэр байна. Тэгээд дөрөв дахь нь песавон имника гэдэг маань та компани ажилтан уу? Компани ажилтан уу гэсэн утгатай өгүүлбэр байна. За тэгээд дараагийн дүрм маань болохоор энэн гэсэн дүрм байгаа. Энэ болохоор нэр өгөөнд залгаж тухайн үгийн утгыг илүү тодтогч онцлоход хэрэглэдэг туслах үг байгаа. Монгол хэлэнд яг дүүх утга байхгүй ч гэсэн бол гэсэн утгаар дүүцүүлж болно. Одоо жишээлбэл ном бол цэгэн гэдэг тиймэрхүү утгатай гэсэн үг. Мөн нэн гэдгийг болохоор ихшгээр төгссөн үгэнд энэ гэдгийг гэгүүлэгчээр төгссөн нэр өгөөнд тус залгана. Өгүүлэгт хүний үүргээр хэрэглэгдэх тохиолдолд уг нөхцөлийг хураангуйлж болно гэсэн байна. Тэгэхээр энийг бас заримдаа ингээ хасаад хэрэглэсэн ч гэсэн нэг өгүүлбэрийн утгаанд сүртэй өөрчлөгдөхгүй гэсэн үг байна. За жишээгээ харцгаая. За эхний жишээ цонон баяр имнида. Намайг баяр гэдгээ гэдэг өгүүлбэр байна. Энд дээр цонон гэдэг дээр цоо гэдэг би гэдэг үг дээр нэн гэсэн гэж залгаж өгсөн байна. За хоёр дахь нь цэ ирэм цэцэг имнида. Миний нэрийг цэцэг гэдгээ. Ирэм гэдэг нэр гэдэг нэр үгэн дээр эн гэдэг нөхцөлийг залгасан байна. Энэ ирэм гэдэг болохоор гэгүүлэгч гэдэг гэгүүлэгчээр төгссөн байгаа учраас энэнийг залгаж эхнийх дээр нь цоо гэд ихшгээр төгссөн учраас нэнийг залгасан байна. За дараагийн жишээ Батсинэн хагцэн имника гэж байна. Бат оюутан уу гэд синэн гэд бат гэд хүний нэр байгаа учраас шийг залгаад нэн гэд ихшгээр төгссөн учраас нэнийг залгасан байна. За сүүлийн жишээ нь сонцэн нэмэн хангуг сарам имнида. За багш бол солонгос хүн гэсэн өгүүлбэр байна. Сонцэн нэм гэдэг гэгүүлэгчээр төгссөн учраас энийг залгаж өгсөн байна. За одоо бүгдээрээ нэг дасгал ажиллаж үзцгээе. За энэ болохоор таньдаг солонгос хүн чинь Монголын нэгэн сургуульд ажиллажээ. Солонгос хүнд Монгол найзыгаа танилцуулаарай гэсэн байна. За энэ жишээн дээрээс хэдүүлээ бүгдээрээ солонгос найздаа өөрийнхөө найзыг хэрхэн танилцуулах талаар үзэх нь. За эхнийх нь би бол цэцэг гэдэг нэртэй хүн байгаа. Миний найз солонгос хүний нэрийг болохоор Зүнён гэдэг байгаа. Би энэ найздаа энэ баяр гэдэг найзаагаа танилцуулах гэж байгаа. За тэгэхээр ингэж хэлж болох нь Бакзүнён си 이 사람은 바야르입니다. 바야르 씨 이 사람은 박준영입니다 гэсэн байна. За энийг орчуулж үзцгээе. Бакзүнёнгоо энэ хүн бол баяр байна. Баяраа энэ хүн бол Бакзүнён байна гэдэг хоёр хүнийг хооронд нь танилцуулсан байна тийм үү? За тэгэнгүүт Бакзүнён маань болохоор юу гэж хэлж болох нь вэ гэхээр 안녕하세요. 박준영입니다. сайн байна уу? Намайг Бакзүнён гэдгээ гэд өөрийгөө танилцуулж өгч байна. За энэ тохиолдолд баяр нь болохоор 안녕하세요. 제 이름은 바야르입니다. 반갑습니다 гэсэн байна тийм үү? Тэгэхээр баяр нь болохоор сайн байна уу? Миний нэрийг баяр гэдгээ танилцсандаа таатай байна гэж
дараагийн жишээг харцгаая. Энэ жишээ болохоор зөв бол өв, буруу бол x тэмдгээр тэмдэглээрэй гэсэн дасгал ажил байна. За тэгэхээр энэ гурван хүн маань өөрийгөө танилцуулсан байгаа. Энэ танилцуулгыг нь бүгдээрээ уншаад энэ гурван өгүүлбэр зөв буруу гэдгийг олох ёстой байгаа. За эхний хүн Пак Сужин гэдэг нэртэй хүн байна. За энэ хүн юу гэж өөрөө танилцуулсан байна? 안녕하세요. 제 이름은 박수진입니다. 한국 사람입니다. 저는 회사원입니다. гэсэн байна. За орчуулцгаая. Сайн байна уу? Миний нэрийг Паксужин гэдгээ. Би бол солонгос хүн. Би бол компани ажилтан гэж танилцуулсан байна. За хоёр дахь хүн 최유진 гэдэг нэртэй хүн байна. 안녕하세요. 제 이름은 최유진입니다. 한국 사람입니다. 한국대학교 학생입니다. 반갑습니다. гэсэн байна. Тийм үү? За 최유진 болохоор сайн байна уу? Миний нэрийг 최유진 гэдгээ. Би бол солонгос хүн байгаа. Мөн Солонгос их сургуулийн оюутан байгаа. Танилцсандаа таатай байна гэж өөрийгөө танилцуулж байна. За гурав дахь хамгийн сүүлийн хүн бол Риан гэдэг нэртэй хүн байгаа. За энэ хүн маань болохоор 안녕하십니까? 저는 리앙입니다. 중국 사람입니다. 은행원입니다. гэсэн байна. Сайн байцгаана уу? Миний нэрийг би бол Риан байна. Би бол солонгос хүн, банкны ажилтан гэж өөрийгөө танилцуулсан байна. За одоо бүгдээрээ энэ дасгал ажлынхаа асуулт өгүүлбэрүүдийг харцгаая. Эхний өгүүлбэр Паксужин 씨는 의사입니다. Паксужин болвол эмч гэсэн байна. За Паксужин болохоор нэгт гардаг хүн байгаа. Энэ нэгт гардаг хүн болохоор өөрийгөө 저는 회사원입니다 гэд компани ажилтан гэж хэлсэн байгаа учраас энэ өгүүлбэр буруу өгүүлбэр X гэж тэмдэглэх нь байна. За хоёр дахь нь 최유진 씨는 대학생입니다. За 최유진 гэж хоёрт гардаг хүн байгаа. Хоёрт гардаг хүн маань болохоор өөрийгөө 한국대학교 학생입니다 гэсэн байгаа тийм үү? 한국대학교가 한국 гэдэг ихтэй сургуулийн сурагч гэхээр оюутан гэсэн үг тийм үү? 대학생 гэдэг маань оюутан гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ бол зөв өгүүлбэр Ö гэж тэмдэглэх нь байна. За сүүлийнх нь Риан 씨는 한국 사람입니다. Риан бол солонгос хүн гэсэн байна. За Риан маань хамгийн сүүлд гардаг эрэгтэй хүн байгаа. Энэ бол өөрийгөө 중국 사람 гэж хэлсэн байгаа тийм үү? Тэгэхээр энэ бол бас буруу өгүүлбэр X гэж тэмдэглэх нь байна. За одоо бүгдээрээ дараагийнхаа таслаас ажлыг харцгаая. Энэ дээр болохоор энэхүү гурван хүн өөрийгөө танилцуулсан байгаа. Энэхүү танилцуулгыг уншаад бүгдээрээ энэ 5 асуултанд асмуу адил хариулах ёстой байгаа. 자 эхний хүн 안녕하세요. 제 이름은 채잭입니다. 저는 한국어과 학생입니다. 반갑습니다. гэсэн байна. За орчуулцгаая. Сайн байна уу? Миний нэрийг Цэцэг гэдгээ. Би бол Солонгос хэлний сургуулийн оюутан. Танилцсандаа таатай байна гэж байна. Хоёр дахь хүн 제 이름은 바트입니다. 저는 한국어과 학생입니다. 반갑습니다. гэсэн байна. За хоёр дахь хүнийг маань Бат гэдэг байна. Мөн өөрөө болохоор цэцэг буюу эхний хүнтэй адилхан солонгос хэлний сургуулийн солонгос хэлний ангийн хүүхэд тахна байна. Солонгос хэл үздэг. Тэгээд танилцсандаа таатай байна гэсэн байна. За гурав дахь хүн маань 안녕하세요. 제 이름은 앵흐마입니다. 몽골 사람입니다. 저는 한국어 선생님입니다. гэсэн байна. За гурав дахь хүн маань болохоор 앵흐마 гэдэг нэртэй хүн байна. 앵흐마 маань монгол хүн гэж өөрийгөө хэлсэн байна. Тэгээд өөрийгөө болохоор солонгос хэлний багшаа гэж хэлсэн байх нь байна. За одоо асуултууд харцгаая. Цэцэг 씨는 한국 사람입니까? Цэцэг бол солонгос хүн үү гэж асуусан байна. Тэгэхээр цэцэг маань болохоор 한국어과 학생 гэхээр солонгос хэл үздэг цэцэг гэдэг нэртэй хүн гэхээр яаж ч утсан солонгос хүн биш байгаа тийм үү? Тэгэхээр энэ асуултанд үгүй гэж хариулах нь байна. За хоёр дахь нь 앵흐마 씨는 몽골 사람입니까? гэх юм бол 앵흐마 бол солонгос монгол хүн үү гэж асуусан асуулт байна. 앵흐마 маань болохоор гуравт гардаг хүн байгаа. Өөрийгөө бол монгол хүн гэж хэлсэн байгаа. Тиймээс энэ бол тийм ээ гэж хариулах асуулт байна. За гурав дахь нь Бат 씨는 학생입니까? Бат бол сурагч юу гэж асуусан. Бат маань хоёрт гардаг хүн байгаа. Өөрийгөө болохоор 한국어과 학생 гэж хэлсэн учраас энэ бол
학생 гэж сурагч гэж зөв өгүүлбэр байна. За дөрөвдүг нь инхма 씨는 몽골대학교 학생입니까? Инхма бол Монгол их сургуулийн оюутан уу гэж асуусан байна. Инхма маань болохоор өөрийгөө хэлэхдээ 저는 한국어과 선생님입니다 гэж хэлсэн байгаа. 선생님 гэдэг маань болохоор бүгдээрийнх нь үзсэн шинэ үгэн дээр байсан багш гэдэг нэртэй үг байсан. Тэгэхээр энэ бол дөрөвдүг нь бас буруу өгүүлбэр байна. Үгүй гэж хариулах нь байна. За хамгийн сүүлийн өгүүлбэр нь цэцэг 씨는 선생님입니까 гэсэн байна. Цэцэг бол багш шүү гэж байна. Цэцэг маань нэгт гардаг хүн байгаа тийм. Тэгэхээр нэгт гардаг хүн маань өөрийгөө юу гэлээ? 저는 한국어과 학생입니다 гэж хэлсэн байгаа. 학생 гэдэг маань сурагч гэсэн үг байгаа тийм. Тэгэхээр энэ бас буруу өгүүлбэр байна. Тийм болохоор үгүй гэж хариулах нь байна. За өнөөдрийнхөө хичээлийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээрээ дахиад уулзцаая. Баяртай.